Монгол Mining Corporation-гийн монголчууд Energy Resource харилцагтай хувьцаат компани толгой компани гэдгээр нь сайн мэднэ. Мөн MMS-ийг Монголд тэргүүлэгч MCS Group шунхлаа болон Petronas компанитай хамтран байгуулсан байдаг. Давчундаа MMS бол Energy Resource нүүрсний зах зээлийн үн буурч улс орны эдийн засгийн хүндрэл хямралд тохиолсон энэ үед Energy Resource-ийн хувьцаа ганц аврал 5 толгой нүүрсний орд болоод байсан. Тийм ч учраас олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран 5 толгой ордыг тэр чигт нь авахыг оролцсон байлаа. Харин улсын хурлын дарга хаалт хийснээр 5 толгой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал зогсон байдалд орсон хүнд байдалд орсон Energy Resource дампуурлын ирмэгт ирсэн ажилтнууд цомгдохоо болсон гэх зэрэг мэдээллүүд өнгөрсөн хугацаанд олонтаа гарсан байдаг. Гэхдээ энэ удаад Хонконгийн хөрөнгөний биржийн арилжааны нээлтийн өмнө Energy Resource-ийн толгой компани болох MMS-ийн талаар анхааруулгын мэдээлэл гараад байна. Мэдээлэл дурдсанаар тус компани цаашдаа хөндрөлд учрж болшгүй тул хувьцааг нь худалдан авахдаа анхааралтай хандахыг хөрөнгө оруулагчдаа зөвлөжээ. Энэ мэдээллийн дараа Хонконгийн хөрөнгөний бирждээр MMS-ийн хувьцаа 0.5 Хонконг доллар болж өмнөх өдрийнхөөс 2.8%-аар унсан байна. Харин MMS хөрөнгө оруулагчтай зээлийн хугацааг сунгахад хилцээрд орохоор төлөвлөж байгааг олон улсын хэвлэлүүд онцлоо. Energy Resource-ийн хийж байгаа авч байгаа арга хэмжээнүүдийн хувьд бол зээлдүүлэгчтэй тохиролцоод хойшлуулъя гэсэн саналыг тавьсан байгаа. Гэхдээ зээлдүүлэгчдийн хувьд бол өрийн төлбөрийг хойшлуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд ямар арга хэмжээ авагдах вэ? Яах ёстой вэ гэх юм бол зээлдүүлэгч зээл авагчид Energy Resource орондоо тохиролцоод debt restructuring буюу өрийг ямар нэг байдлаар төлж эхлэх, хойшлуулалгүйгээр багаар төлөх аргачлалын талаар л бодох ёстой гэсэн байр суурьтай байгаа нь ил байсан. Хөрөнгө оруулагч амын зээлдүүлэгчдийн хувьд бол тийм байр суурьтай байгаа. Тэгэхээр бол энэ чиглэл явах болов ямар ч хэлсэн бол энэ төлөгдөх ёстой энэ зээл төлөгдөх ёстой гэсэн байр суурин дээр зээлдүүлэгч бол хатуу зогсож байгаа нь бол харагдчихжээ. Яг гадаадын шинжээчдийн хувьд үзэж байгаагаар мөн миний урьдчилан ярьж исэн. Би энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлж исэн. Маш тодорхой. Energy Resource-ийн энэ өөрөө төлж чадахгүй байгаа дампуурлаа зарлах гэж байгаа асуудал бол ерөөсөө юунаас ч хамааралгүй шүү дээ. Дотоод болж байгаа үйлдэлээс ямар ч хамааралгүй шүү дээ. Мөн давчундаа бол MMS Energy Resource харилцагтай хувьцааны санхүүгийн маш томоохон хүндрэл орсон нь нэгэнт тодорхой болж байна. MMS 2011 онд Монголын уулархан компаниудаас анх удаа маш амжилттай IPO хийж түүгээр өмнө говийн бүтээн байгуулалт хийсэн ч 5 жилийн дараа ийхүү дампуурлын ирмэгт ирж байна. Хэдийгээр муу хийсэн ч гэсэн MMS буюу Energy Resource нь Монголын уулархан компаниудаас хамгийн том хөрөнгө оруулалттай компани юм. Ер нь бол үндсэн зарчмаар бол оролцох ёсгүй. Ямар юм байх вэ? Тэр бол ягаад ч болохгүй шүү дээ. Тэр хувийн корпорац тэр хийх ёстой юм хийгээл явж байна. Засгийн газар тэрэнд харин ямар нэг байдлаар хязгаарлалт цаа тавихгүй бол байх ёстой үйл ажиллагаанд нь. Зүгээр тэр ухаан худгаа ажилуулад ингээд явж ирсэн бол болно. Гэхдээ эн чинь ерөөсөө хаач тохиолддог зүйл тийм ээ. Би сая хэллээ шүү дээ. Гадаадын компаниуд Winsway Energy гэдэг дампуурлаа зарлцсан. Enterprise ингээд бусад компаниуд хүртэл төлбөрийн төж чадваргүй болцсон дампуурлаа зарлах хэмжээнд хүрчээд байна гэж. Тэгэхээр энэ бол дэлхийд даяар болж байгаа давлгаал юм байна. Харин засгийн газрын зүгээс бол энд чинь bail out хийн ч юм уу те баталгаа өрийн баталгаа гаргаж өгнө эсвэл өрийн өөр дөрөөр шилжүүлж авах төлөмж гэх юм уу. Тим юм бол байх ёсгүй. Ер нь бол тим юм байдгүй, байлгах ч ёсгүй. Ийм нөхцөл байдал түүхэнд бол бусад улс орнуудад чинь Америкт нэг удаа үүсэж ирсэн. Гэхдээ энэс болж маш асар их хялам гарсан ийм юм байж болохгүй гэдэг дээр бол ард түмэн хатуу зогсож энэс болж нийгэм их дөргиж ирсэн асуудал байгаа. Тэгэхээр бол зарчмаараа л явах хэрэгтэй. Өмнө говийн хувьд анх удаа нүүрс угаах боловсруулах үйлдвэр байгуулсан. Төмөр зам барихаар төлөвлөж байсан нүүрс тээвэрлэх хатуу хужилтаа автосан барьсан гэх зэрэгээр тус компани хийсэн бүтээн байгуулалтыг үгүйсэх аргагүй. 2016 оны 3 дугаар сарын дундор инхүү эхний өрөө төлж чадахгүй төгс дефолт зарлав. Гэхдээ энэ нь тус компани дампуурсан гэсэн үг шим. Хамгийн том төлөлт болох 600 сая $10 зээл 2017 онд хийх ёстой. Үүнээс өмнө тус компани ажиллагааныгаа томоохон өөрчлөлт хийхгүй бол дампуурах эрсдэл ойрхон байгаамаа.